За хөгжлийн шин загвар бич гэж юуг яриад байна гэхээр ер нь бол бид нар бүссэн хөгжлийн бодлогын хүрээнд энэ бүс орон нутгийн эдийн засгийн чиглэлийг оновчтой тодорхойлно. Энэ цаг нь болсон гэж үзэж байна. Үйлдвэрлэл үүсгэх, хоршил, төрөлжилт, дагналт, кадастрын тогтолцоо руу оруулж энэ бодлогоо тууштай дэмжиж гэсэн татвараар хууль эрх зүйн орчны бодлогоор хөрөнгө оруулалтын дэмжлэгээр их үүсрүүдээр бус дамсан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлээ гэж. За татвар санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлснээр үр өгөөж нь тодорхой хэмжээнд гарна гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ бодлогоор дамжуулаад тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бус, тусгай бүсүүдийг хөгжүүл. За бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн зах зээлээ тэлнэ гэж байна. Зөвхөн одоо Улаанбаатар хот 21 аймаг 330 сумынхаа хүрээнд биш. Бид урагшаа урд төрштөөгөө хил орчмын хамтын ажиллагаагаа яаж үргэлжлүүлэх юм? Хойд хөрштөөгөө, хоёр хөрштөөгөө Евразийн эдийн засгийн коридорынхаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Цаашлах юм бол бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлэх хүч хэмжээний эдийн засгийн томоохон бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг бид бас анхаарч тооцоо судалгаанд оруулж байгаа. Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилгүйд ядуурлыг бууруулна. Саяны та бүхэн үзүүлэлтээс харахад асар их ялгаатай байна. Энэ өөрөө бидний хамгийн том чөлөө тушаа болж байгаа. Бүс нутгийн онцлог давуу талыг нээж илрүүлнэ. Өнөөдөр бид Улаанбаатартаа л одоо асуудал яриад байгаа болохоос баруун бүс бүс зүүн хязгаарт ямар боломж байгаа юм? Ямар нөөц байгаа? Тэрийг яаж илүү их бүтээмж өндөртөө ашиглаж хэрэгжүүлж болохын гэдгээ хүртэл нарийн тооцох ийм боломжийг бүрдүүлээгүй ирсэн нь өөрөө манай бас одоо бодлогын алдаа гэж хэлж байна. Байгалийн нөөц баялагийг зогстой, өгөөстэй, хүртээмжтэй гэхдээ хамгаалж нөхөн сэргээх тал дээр анхаарч ажиллахгүй болохгүй. Байгаль экологийн тэнцвэртэй байдал асар хурдтай өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлт маш хурдтай өрнөж байна. 2030 он гэхэд дэлхийн нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн энэ явц 40% нэмэгдэнэ гэж. Тэр дундаа цагаагаарын гаралтай салхи шуурга, ганзууд, үер усны аюулууд бол 3 дахин нэмэгдэнэ гэж байна. Энэ нэмэгдээд эхэлцнийг бид амьдрал дээрээ одоо сүүлийн 1-2 жил харж байгаа. Та бүхэн мэдж байгаа тийм. Энэ бол зүгээр нэг тийм одоо төсөөлөл, хүлээлт биш. Бидний амьдралд бодиттой занал хийлж байгаа ийм асуудал болж хувирсан. Өнгөрсөн жилийн үеэр өнгөрсөн өвлийн ганзууд гээд асар олон асуудлууд дундуур бид нэр туучиж амьдарч асуудлуудыг шийд даван зогсож туулж дасан зогсож амьдрах энэ нөхцөл байдлаа бүрдүүлж энэ хүрээнд үндэсний сүрэн төсөвлөх чадвараа хүртэл сайжруулъя гэж. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр хувийн хэмжээлийн хамтын ажиллагааны бусад их үүсрүүдийг оновчтой хуваарлах шаардлагатай гэж. Төр бүгдийг хийх боломжгүй, хийгч шаардлагагүй. Төр боломжийг олгоно, бодлогыг гаргаж өгнө. Бодлогоороо дэмжиж аж ахуй нэгжүүд иргэд өөрсдөө хөрөнгө оруулагчид харилцан үр ашигтай хамтарч ажиллаж энэ хөгжлийн бодлогод нөлөө үзүүлэх ийм тогтолцоо руу орё гэж. Бүс нутагт хөгжлийн оролцох талуудын хамтран ажиллах сонирхлыг илүү бүрдүүлье гэж. Иргэний нийгмийн байгууллага за орчин үеийн шинэ суурьшлийн бүс хотуудыг шинэ стандартаар байгуулж эхэллээ. Орон нутагт ажиллаж амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг эцэст нь хөгжүүлье. Бий болгоё гэж. Энэ бол тийм одоо холын мөрөөдөл алсын хийсэн хоосон тийм зорилго биш. Энэ бодиттой хөгжих боломж нөхцөлийг